Тэ үрдийн эртээ үрдийн цаашаа байх уу шаас юм аа. Одоо цагт юм гиндэ. Санаатай шаамар гэж нэг баялаар шивэр холмостой өвгөн болцооны бат толгойд амьдэрдэг байж. Санаатай шаамар маань 7 бор хонтой бас нисдэг нэг мортой нисдэхгүй нэг мортой юмсан жээ. Тэрээр маш муухай хулгайч замтай. Өдөр болгон айлаас нэг хулгайлна. Тэгээд түүнийгээ нуuna. Харин түүнийхээ үр дүн сэтгэл хангалуун байдаг. Түүнд байгаа ганц эрдэнэ нь нисдэг бор морь учраас түүнийгээ баруун тал, харин нисдэггүй бор мороо баас өндөртөг зүүн талын жалгандаа байрлуулдаг байжээ. Тэрээр өдөр болгон хідэн хонь хулгайлснаа тоолон нэг нэгээр нь маш сайн тооцоолж авдаг байжээ. За одоо хизээ нэг мөнхөг тэнгэрээ тагж чадвалаа гэж бодож маш их толгоогоо гашлаган сууж байжээ. Мэ цэцэг. Наад чи идчихтэй пистамент. Тэгтэл ашгүй нэг өдөр гинт нэг удаа харсан чинь хоёр хонь хоорондоо давалцаад нэг хөрхөн урахтай болчихж. За ашгүй дээ. Энэгээр чинь л одоо хамгийн амттай хоолыг хийж идэн дээ гэж бодоод тогоон дотор хийчгээд байж байтал. Нэг газраас их тахисан байдлаар гурвалжин жижигхэн хэрэг хурж ирээд хурганы хоёр нүдийг шаагаад явчих чи юу? Өвгөн маш их уурлаж яадаг пистаа гэж мистик бормоор унаад хамгуур дараа ниссээр байгаа нөгөө нэг балиар гурвалжин хэрэг чинь хоёр бүксийг голоор нь X тэмдэг гартал ташуурдаад гэж. Уурлаж гомцсон хэрэг тэр даруй холмостын хаан дээр очиж ховлож орхижээ. Яадаг юм уу даварцсан жалганы пистаа бай. Наад пистагийн нисдэг борморыг нь очиад тулгаад аваад ир. Ийхүү хоёр үлэн чамыгаа явуулжээ. Тэрийг нь мэдээ санаатай пистаа. Баруун талдаа нисдэггүй юм орой тавиад харин зүүн талдаа нисдэгэ тавиад нууцгажээ. Их мухаа сижиг санаатай хужаа пистаа байгаа биз? Тэгсэн чи хормос тааны хоёр чон хурж ирээд өнөө нэг нисдэггүй морийг наваачаад мэлэхгүй зооглоо шаачгажээ. За нөгөө шаамар бачин тэр даруйдаа нисдэг бормороо унаад хоёр чоны газ байгаа бүх боомных нарсыг хуулаад тэр даруй өөртөө бандажийг өмсчихжээ. Орсож богомдсон холмосны хаан шаамрыг нэргүүлэхээр хоёр лууга төлөв илгаажээ. Ядж хаад ямар бүдүүн хоёр луу вэ? Энийг бас л мэдээ заваа биста. Болцоотынхаа бор толгой дээр өөрийнхөө байгаа бүх хөрөнгийг зараад нэг манууга хийгээ тавьчих. За хоёр луу ничрээд нөгөө тийм тэр чигтэн нэргээд байгаа бүх газрыг үнсэн товрог болгоо хайчих шүү. Ямар аимшигтай хэрэг вэ? За нөгөө санаатай шаамар чи газ мороо унаад араас нь хөөж очоод мэкл минь нэг төмсөг хоёр төмсөг гэд тайган болгоо хайчих. Хоёр лууныхаа тайган болсныг сонссон холмосны хаан одоо яах бол үүний дараа сасара писта